За 16 АВЦ гурвалжинд гурвалжны хувьд А орон онцгой нь 30 градус, С орон онцгой нь 105 градус, АЦ талын урт нь 8 бол ВЦ талын уртыг хэлж байна. За АЦ талын урт нь 8 гэж байна. А орон онцгой нь 30 градус, С орон онцгой нь 105 градус. За тэгвэл өнцөг А, В, С гэдэг. За энэ гэдэг маань хоёр өнцөг нь мэдэгдэж байгаа бол гурав дахь өнцөг маань 180 градусаас хасах нь 30 градус, хасах нь 105 градус. Ингээд энэ тэнцүү 45 градус болно. Гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 байдаг гэдгээс. За энэ өнцөг бид нар тэгвэл 45 градус гэж мэдэгдлээ. За одоо бидний олох гэж байгаа тал болохоор ВЦ талын урт байгаа. Энэ талын уртыг олох хэрэгтэй. За энэ тэгвэл синусын теоремч. Эсрэг талын ВЦ талын уртыг эсрэг өнцгийн синус тарьцуулсан харьцаад тэнцүү байдаг. Синус 30 градусын тэнцүү АЦ талын урт чинь 8 байна. 8-ыг хуваах нь синус 45 градус болно гэсэн. За энэ дээрээс ВЦ тэнцүү 8-ыг хуваах нь синус 45 градусыг үрждэг нь синус 30 градус. Энэ тэнцүү 8-ыг хуваах нь синус 45 градус чинь 2-ны язгуурдаар 2 үрждэг синус 30 градус 2-ны 1 байна. За энэ хоёр хоорондоо хураагдаад энэ тэнцүү 8-ыг хуваах нь язгуурдаар 2. За боторхой хуваарийг 90 арсналаас чөлөөлчихье. Тэгэхин тулд язгуурдаар 2-оор хүртүүр хуваарийг үржүүлэх гэж. За тэгвэл энд 2-ны 8-ыг үржих нь язгуурдаар 2 буюу энэ хоёр хоорондоо 2 дураагдаад 4-ийг үржих нь язгуурдаар 2. Ингээ бидний хариу C хариулт байна.